Орой мэдэх үзэгчтэй. Та бүгд амралтын өдөр хайдахтаа өнгөрч яваад итгэлтэй байна. 25 дугаар суглал үзье. Танаа тооны нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа инхүү өргөн байхад бэлэн болоод байгаа юм аа. За тэгээ улмаа хүн 5 дахь өдрийн ажлаа дуусгаад нэгэн айлд хонохоор яг одоо ажлын гадаанаас хөдлөгч байна. Тэгээ ерөнхийдөө энэ 7 хоногт энгийн айлд хончтой юм гэж ярьсан чинь манай телевизээр олон хүмүүс залгасан. За тэр дундаа өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр дундад аазын хонч нохоор одоо үржүүлдэг тижээдэг Наранбат гэж залууг нь хонж ирсэн. Тэгвэл яг тэр шиг бас яг ийм нохоод хижээдэг аль хонооч. Тэр дундаагийн дундад аазын хонч нохоо гэдэг талаар илүү их мэдээлэл авмаар байна. Ер нь хэд хэдэн тийм үржлийн газар байдаг. Заавал оч хонооч гэсэн нэг хүсэлсэн. Тэгээ бид бас нэг ганц нэг хүн гисэнгүү илүү олон хүн юм санал тавихаар нэрээ юу юм бэлээ гэж бодсон чинь бас ер нь тийм үржлийн газрууд олон байдаг юм байна. За тэр дундаа Royal Arts гэдэг үржлийн газар. За эзэн нь бол Ганбаяр гэж залуу байдаг. Түүнтэйс холбогдоод ер нь оч хонох зөвшөөрлөө аваад ер нь дундад аазын хонч нохоо гэж юу ямар нохоо байд юм бэ гэдэг талаар үзэж та бүхэндээс дахиад бас нэг сайхан мэдээлэл хүргэе гэж бодсон юм аа. Тэгээд орчин маань бидний үл үгийг мэдээгүй байгаа. Замдаа тэгээд бас өөрлөө нь яриад учир байдлаа хэлэх юм бол гэр орондоо хоноод холбож найдаж байгаа. Тэгээд бүгдээр ямар ч байсан дамбын цаашаа их тосн руу хамтдаа цоёо. Айлын ихнэр нохохороод намайг тосондоо одод дүгхэд хоног. Баа сайн байна уу? Ганбаяртай ярих гэсэн. Би. За би 25 дугаар суглалээс ярьж байгаа маа. За танаа тооны хөдөлдөг улмаа байна. За сайн байна. Сайн байна. За тэгээд хөө энэ 7 хоног тарнаг хонох айлаа өөрөө ч сонгочвол танаа нохоонор дээр очие гэл нэг явж байгаа. Ер нь яад юм болоо одоо зөвшөөрөл авахгүй болоо шууд яваад ч бас эвгүй байд юм болоо гэдэг. За. Эмо. Биш би одоо ажлаасаа гараад ирсэн дээр шууд очно гэж одоо бараг танаа хажуухан л явж байна да. Эмо. За бид нар одоо аймшил Оо зүгээр хамаагүй тий. Чугаас л амьдрал юм чи тий. За би тэгвэл бэлтгэл ойртонгуудаа тэгээд заалгаж яваад орчээ. За баярлалаа. За ингээ үстэй ямар ч гэсэн манай өнөөдөр зочин болох гэж байгаа Ганбаяр маань бол бараг л зөвшөөрч гэлээ тэгээд ирээ залгануул гэж ингээ цаана нохоон бол одоо ингээ уграадлаа айгүй бол нөгөө олон дундад аазын хонч нохоонууд гэдэг том жижиг байгаа бол та тэгээд бүгд яа гэсэн. За ингээд ямар ч гэсэн үзэгчтэй бид яваад ирлээ. За дамбын хоошоо дэлхийн туслан дээр өнөөдөр орж байгаа Ганбаярын байд юм. Тэгээд нэг аль биш юм байна. Ер нь бол энэ тэмцээн уралдаанд орж байгаа. Энэ дундад Азийн хонч нохоотой залуучууд ингээд бөглөөд бэлдэж байгаа юм байна. Тэгээд бүгд ингээд яваад орцгоо. Айс нэгэд шууд хэлж ярихгүй байна тий. Бараг гэрийг нь гадаа ярьж байсан зүгээр. Зүгээр. Энэ одоо манай яг дүү энэ ч амьдр тий. Манай одоо Royal Arts гэж шүү. Эндигээд. Тэгээ бид нэр яг энэ эндигийн хашаанд ингээд үржлийн газар байгуулсан юм аа. Тэгээ одоо манай үржлийн газар яг энэ нохоонуудтай та бүдгийг одоо танилцуулъя. Тэгээ одоо гол юм. Тэгэж өөхөө. Найз нь одоо юу гэдэг юм чи хуучин нийгэмд бол одоо мал үржлийн газар гэж сонсч ирсэн тий. Тэгээд малаас сэтгүүлсэн ингээд оруулаад янз бүр ингээд байдаг гэсэн. Одоо гэсэн төрөөс нохоо үржлийн газар гэдэг бол маш их одоо газар авчи. Бараг одоо нэг лагерт байсан бараг нэг үржлийн газар байх гэдэг яах гэдэг тий. Зүгээр яг одоо юу гэдэг энэ үржлийн газрын түүх хэдэн он тоос бот. Энэ үржлийн газрын түүх бол ерөөсөө өнгөрсөн жилээс бот. Тий, жил болж байгаа. Тий. Яг албан ёсоор байгуулагдаад албан ёсоор Монголын нохоо зүтгэлийн холбооноос албан юу бичгээ аваад, эрхээ аваад яг л жил болж байна да. Жилийн үр үзэж байна.
За. Тэгээд нэг сони манзаарлаа л да. Одоо энэ чинь бүгдээрээ нэг юм цагаан цайвар өнгөтэй дундад даазууд байсан чинь энд одоо баахан эсрэг одоо төвдүүд гараад ирж байгаа байхгүй. Яаж байгаа юм? Энэ бол яг энэ манай энэ эндигийн хаав нь сонирхолтой юм. Энэ төвд ноход. Тэгээд тийм учраас энэ тий бас одоо манай л гişүүн гэсэн үг ч тий. Тийм болохоор гişүүнийхээ бас усан сонирхлыг бол гişүүн үсээс хэдэн баг. Яг албан ёсоор бид нар бол тавуулаа байгаа. Тэгээ тавуулаа. Тэгээд үйл ажиллагаагаа явуулаад старж байна. Тийм. Тэгээ би одоо ингэсэн маань өнгөрсөн 3 сарын сүүлээр нэг Наранбат гэдэг залуу нонсон. Тэгээдсэн чи одоо бас л ингээл юм дундад даазууд байсан. Тэгээ надад нэг күлэг илгээсэн байхгүй. Тэр нь бас яг юм цагаан төсмөн биш таарсан. Энэ зүгээр яг гिचгээ дагаж юм цагаан хөвтэй гараад байна. Ер нь нийтлэг төрний юм уу? Дундад даазын ерөөсөө өнгө тий гаднах байдал бол ерөөсөө янз бүр өнгөтэй байж болно. Хар байна, бор байна, саарф байна, шар байна ерөөсөө. Алаг цоохорч биш тий. Алаг цоохор ерөөсөө. Өнгө бол ерөөсөө хязгааргүй. За одоо л эндээс эхлэв л та. Би одоос нэг харс энд бол нэг гүлгэн нохонууд л байна тий. Энд бол нэг энд ерөөсөө дандаа 3 сартай охин гүлгэнүүд байна. Ийм том баг юм уу? Тий. Тэгээд бас нэг манай үзэгчд асуусан л та. Энэ нэг одоо нохооны энэ чих сүүлэг нь яг хэдэн хоногтод нь ингээд тайраа ичд юм бэ те. Зарим нэг өмсөл хэлсэн шүү дээ. Наа ч одоо бараг л амтны тамдан зовоож чинь амтныг хамгаалдаг газар хийлэн гэж байгаа шиг. Эсвэл одоо зарим сүү энэ бол байдаг те. Монгол нохонд ч бас ингээд дом байдаг. Эсвэл одоо үнэхээр том чих сүүлтэй нохоо инкээс арга байдаг. Тий. Энэ ихний асуулт юу нохоог бол ерөөсөө төрөөл 3-5 хоногтод нь жигсүүлэн тайрдаг. 3-5 хоногтод тайрдаг учир нь юу вэ гэхээр мэдрэхээс удсан жигсүүлнийхээ үзүүрлэг хурж амжааг өгдөг байхгүй. Тэр үед нь тайрчаар гүлгэнд ямар ч өвдөлт байхгүй. Тэгээд ямарваа нэг ямар ч эрсдэл байхгүй. Цус гарахгүй хайчлаа шүү дээ. Бас тэрийгээ тооцож байгаа тийм. За одоо энэ хоёр нөхрийн үед. За энэ хоёр нөхрийн үед бол энэ одоо Ламбо гэдэг тэр энэ охин нохоо байна. Энэ болохоор шайтан гэдэг одоо сая орж ирсэн манай үржлийн газрын нохоо л та. Жишээлбэл энэ нохоо гэхдээ ч одоо Ирхүү хотоос орж ирсэн л дээ. Тэгээ Ирхүү хотынхоо аваргын үдсэн тэмцээний аваргын авраг болчоод хурж ирсэн нохоо байхгүй юу? Тэр цаатлын нохоо нь болохоор бүр Орос улсын авраг Нинзя гэдэг нохооны шууд төлнө. Тэгээд хойд ах нар энэ манад бас гайгүй энэ удантай нотуудаас зүгээр өгд юм уу? Бас маяглахгүй юу? Маягл тэгээд өгөхгүйгээ өрөөл өгөхгүй шүү дээ. Тэгэл тэр чинь тэгэл дараа нь наануу цаануу гүлэг мүлгийн үгүй үржүүлээ хамтдаа ингээд сайн яриа. За энэ зогсож байгаа одоо залуу бол их содон төсөн юм биш үү те? Энэ бол одоо Зинга гэдэг нохоо. Монголд төрж өссөн нохоо. Тий. Энэ сая манай Монгол улсын Дундад Азийн хонж нохоо Глобийн аврахаар төрүүлсэн нохоо. Өөрийнхөө ангилалт тий их содон тий их гоё нохоо тий. Энэ рингэн дээр бие маш гоё үзүүлдэг. Тийм нохоо. Маш та мэдэрдэг тий. Маш сайн. За. Цаатлын хөвж байгаа нөхөр болохоор Остап гэдэг бас их сайн нохоо. Энэ бас энэ өөрийнхөө ангилалд ороод төрүүлсэн. Сая клубын авраа маш Остап. Аяа. Тийм нохоо. Залуу юм нохоо. Энэ маш сайн үзүүлэх сайн нохоо. Савар энэ тавруу ямар юм бэ? Тий. Мондөг. Хүнд их сайн. Энэ үзэгдэл тэмцээний нохоонууд хүнд их сайн. Юу н хүнтэй харьцах чадвар маш өндөр. Ийм нохоонууд бит. За дараа нь бол яаж юм яг том. Энэ яг нөө хоёр ир нохоо ч бас нөө бие биендээ жоохон. Энэ дундад даацч атмана үзчих гээд байдаг. За. Тий одоо яг ингээд би бол илүү чи бол илүү гэх. Окей. Яг ир нохоо байнга мэдрүүлж идэг тий. Нэгийг жоо дарамтандаа байлгүй. Тий орчноо ингээд орчондоо тэргүүлэх гээд байдаг тийм нохоо аахгүй. За энэ хоёр нохооны хувьд одоо нэр ус. За энэ саяны энэ хуцаадсан нохоо ч OP гээд манай үржлийн газрын нохоо байна. За энэ нөхөр одоо Рисия гэдэг. Нас Рисия. За энэ өөр алдартай Рисия байна тий. Тий энэ одоо манай Монголын одоо хамгийн том охин нохоо шүү дээ. Гэхдээ энэний үр төлөж байгаа нохоо тий. Энэ нэг айхтар үр төлөө бас аргаараа гаргаж амжааг байгаа. Одоо нийлүүлсэн байгаа. Одоо л яг жинхэнэ энэний үр төлөгийг авах. Одоо энэ 3 та нохоо л доо. Бас залуу нохоо шүү дээ. Дахиад том болох уу? Одоо л том болохгүй. Тий. Би буруу сонсвол энэ нөхрөө чи юу гэсэн штэ. Монголын одоо эмхтэй те. Им одоо энэ
хонж нохойд бас хамгийн том нь гэж хаад. Тий, хамгийн том нь. Тэгээд хамгийн үнэтэйч орж ирсэн нохоо л та. Хэдийн нууц шүү. Энэ яг 10 сая төгрөгөөр орж ирсэн. Манай Монгол улсад. Тэгээд яг хуу энэ орж ирснээр хүмүүсийн энэс өмнө дундад Азууд бол байж байсан. А энэ нохоо орж ирснээр болохоор Монголд дундад Азийг арай өөрөөр хүмүүс харах болсон. Стандарт нь жуулсан тий. Тий, арай илүү энэ дундад Аз гэдэг нохоо ч айхтар ширүүн хоол гэж боддог байсан болохоос ийм үзэсгэлэнтэй За. ийм гоё гэж юусаа харж байгаа. Энэ бас хүмүүсийг татаад л байгаа юм тий. Айгүй олон хүнийг ер нь энэ бол бас оруулсан шүү дээ дундад Аз. Авъя бари тий. Авсан дээрс нэг 5 сая төгрөг чигсэн юм байна. Ямар том юм бэ? Тий. Өдөр чинь наран жоохон залхуу нүрцсэн. Тийм байх тий. Тий. Чадлаггүй байг мэдрүүлээс. Байг мэдрүүлээс. Энэ одоо охин нохоогоо харамлаад байгаа. Бас охин нохоонуудаа харамлна. Ийм нохоо юм аа. Сайхан байж тээ тий. Тий. Энэ бас одоо нэг жоохон биеийн хүндрээл. Яг хэл авсан юм. Тий, хэлтэй байгаа даа. За ийшээ. Энэ хоёр нохоо болохоор энэ манай үржлийн газрын сайхан залуу нохоо. Хийт гээд Орос улсаас импортоор орж ирсэн хийт гээд маш гоё нэртэй. Тий, энэ түрүү жил гүлгэн ангилда усын аварга болж ирсэн нохоо юм байгаа. А энэ хар алаг болохоор сая бас клубын аваргаар авраг авсан. Нохоо Ото гээд. Энэ хайш бүх хотын цуглуулга юу юм бэ? Тий. Гэхдээ яг тэгэл энэ чинь манай үржлийн газар чинь нийтдээ 5 хүн байдаг. Тэгэл энэ 5 хүн чинь давуулаад сайн нохоо төжээ гээл зориглол орцсон. Тэгэл тэмцээн уралдаанд бол бид нар чинь маш их хөдөлмөрлөж ордог байхгүй. Үнэхээр одоо жишээл хүмүүс бол зарим хүмүүс бол хашаандаа уяатай байж байгаа нохоо шууд рингэн дээр гаргаад том тэмцээнд оруулждаг. Бид нар чинь болохоор тэмцээн боллоо гэхэд л сарын өмнөөс ахуулаад бэлтгэл сургуультаа хийн, нохооныхоо хоодыг тааруулна, усын тааруулна, алхаа гიშгэгийг тааруулна. Маш олон ажил байдаг. Хойр учраас бараг ялгаагүй юм байна шүү дээ тий. Ялгаагүй шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө хүмүүс ингээл морь уралдуулаад асар их кайф аваад өчнөө мөнгийг ингээл зараал агаал. Яг энтэй адилхан бид нар яг тэр хүмүүс шиг олон сая төгрөг зарахгүй байгаа ч гэсэн одоо тэр хүний авж байгаа мэдрэмж бидний авж байгаа мэдрэмж энэ хоёр чи яг ижилэх. Кайф ч гэсэн тий. Яг ижилэх. Үнэхээр хүний хоббиг сайхан юм да тий. Тий, сайхан. За ингээд нэвтрүүлгийн үргэлжлэн хүрсээр Royal Аз үргэлжлийн газрын бас нэг гишүүн болох санчиртай уулзж байна. За тэгээ санчир маань зүү урагаас нааш ирсэн гэсэн үү? Харин тийм. Манай үргэлжлийн газраас болохоор 5 хүний гишүүнтэй. Тэгээд одоо болохоор яг улсын аваргынхаа бэлтгэл гарчаад нэг дор цуглуулчаад байгаа. 100 гараад болохоор одоо манай үргэлжлийн газрын 2 охин нохоо гөлгөлцсөн. 19 гөлөг гарсан эд ажилтай. За. Тийм. Гөлгөө боожуулах ажилтай. Дээрээс нь дундад Азийн хонш нохоо ч чихсүүлээд 3-5 ногтоод нь жоохон багтан тайрдаг. Тэгэл чихсүүлээ тайрчаал. Тэгэл наашаага үржлийн газрынхныхаа зориуллээ. Ажил бас мундахгүй л байгаа юм байна тий. Мундахгүй. Хамгийн гол нь бид нар чи өөрсдөө хоббигоороо нэгддэг. Тэгээ одоо ингээд яг цуглуулчихсан байгаа. Тусдаа хувьдаа ажилтай. Тэгэл бүгд орой ажиллаа тараал наашаага заа нохоонуудаа бэлдэн улсын аврагтаа орно. Асар их ажлын хажуугаар бэлтгэлийг хамжуулах гал. Тэр одоо санчрын нэг юм байд штэ. Юу гэдэг заавал одоо энэ дундад Аз гэхээс илүүтгэс ер нь л гэртээ нэг амчин төчөөр ингээл нэг ар гэрэгэндээ надаа болооч малааш бас энэ надаа гарууж орвол дуу чимээ хүүхдээс холмол гэдэг зүгээр чиний зүгээр хувь гэр бүлийн хөвж өөр нэг энэ нохоо төчөө явдлыг өөр хэр цаашаад. Одоо би нохоонд илүү хайртайгаас илүү манай гэр бүлийнхэн бүр илүү хайрлж тэжээдэг. Жишээ нь хэд одоо хөдөө 100 хараад манай манай үржлийн газрын 2 охин нохоо хөдөө 100 хараад байдаг. Тэгээ манай эмээ дээр байдаг 70 настай хүн тэр 2 нохоог тижээж байгаа. Анхандаа бол ерөөсөө ихлээл дургу хоолын яахын, баасжсэн яахын, хаан тижээх ингээл проблем зөндөө. Тэгтэл бол одоо ингээд яг тижээгээд ирсэн чинь нохоо гэдэг амьтныг ойлгодог болсон тий. Ямар ашиг тустай. Тэгээд ингээд тижээгээд ирэхээр гэр бүлийн нэг гишүүнээс өөрчлөлт болчихдог. Тэгээ одоо жишээ нь ихэд тэр 2 төрсөн нэг нь 8 гөлөгтэй нөгөөх нь 11 гөлөгтэй байгаа нохоо одоо манай эмээ минь хараад байж байгаа. Араас асар хамгаалагчтай. Асар хамгаалагчтай тий.
Тэгээ юу хөө одоо ингээд яг би ч бас энэ хонолоор мэдлэг бол ингээд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Facebook дээр маш олон хуудас байна. Тэгээ ер нь нэг юм анзаарлаа. Сүүлүүдээс нь охид бүсгүүчүүд бас энэ төрлийн нохог их сонирхоод байна л да. Би ч ойлгохдоо нөгөө нэг жихова гэдэг ч юм уу эсвэл одоо бүр жижигэл одоо нэг пүүдтэй хавч юм уу тиймэрхүү нохоонуудыг л одоо сонирхтын болов гэсэн чи дандаа нэг юм том их тийм нүсэр одоо амттгэлийг сонирхоод байна л да. Зүгээр өөрөө ч юу мэдэрч байна. За дундад Азийн ханш нохоо гэдэг болохоор 3 чиглэлд хуваагддаг. Үзэсгэлэн, тулаан, тэгээд ажлын гээд. Тэгээ одоо бидний яг ингээд тижээж дагнж үржүүлж байгаа нохоо бол цэвэр үзэсгэлэнгийн шугамын нохоонууд. Тэгэхээр үгнээс нь харахад л ойлгомжтой. Маш үзэсгэлэнтэй л гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд харахаар дандаа цав цагаан нохоонууд тий. Тэгэхээр хүн чинь сайхан юм дуртай шүү дээ. Хаана илүү сайхан юм бэ? Юу нь илүү сайхан бэ? Ир байна уу, юм байна уу, том байна уу, жоохон байна уу хамаагүй. Тэр сайхан зүйл тэмүүлхийг бодно. Тийм учраас одоо эрэгтэй эмэгтэй гэхгүй дундад Аз гэдэг нохоонд бол ерөөсөө хүн болгон орж байгаа. Хүн болгон дундад Азыг сайхан гэдгийг мэддэг болж байгаа. Зүгээр таньж байгаа. Тийм учраас эрэгтэй эмэгтэй гэхгүй тийжээх нь бол аргагүй зөв асуудал л та. Энэ нохоо ч өөрөө тийм хонч нохоо. Одоо манай Монгол банхар яг ямар зан төр характертай байлээ. Тэр дээр нь хүүхэд гараа суучсан. Тэ хүүхэд ноолж байгаа, хүүхэдтэй зүгсдэг. Яг тэрнтэй адилхан дундад Азийн нохоо яг л хонж нохоо Монгол банхарчгал характертай. Тэгэл хүүхэд амнаас нь зулгааж яадаг, дээр нь гараа суудсан байдаг, чихийн жухшаадаг, тийм мордцсон ч байдаг. Нэг юм том биетэй нохоо хүүхэдтэй бол тоглохдоо нөгөө одоо жишээ нь 70-80 хилтэй нохоо жоохон тийм ширүүн тоглож байгаа байдаг. Тийм учраас одоо хүүхдтэй бол харьцуулахдаа болгоомжтой харьцаж байгаа хэрэгтэй. Түүнээс хүүхдийг бариад хазаад тастаад тийм амраа нэг юм сөрөг зүйл бол байхгүй гэсэн. Өөр хүн ертөнцид бол ингээд лагил тоглож байгаа тийм. Өөр нас нэг тийм үдчил гэсэн нэг тийм бодолтой байгаа тийм. Тэгэл тоглоод байдаг. Хамгийн гол нь чинь асар их маастай, асар том ястай тийм нохоо. Тийм учраас болгоомжтой харьцахгүй болохгүй. Тийм. За ямар ч мэдээлэл өгсөн байл хоёулаа эргээд суулцгаана. За. Энэ нохооныхоо урд хөлийг яаж янздаггүй гэхээр энэ мөрний энэ өнцөг байгаас урд хөлийн мөрний өнцгнөөс нь өргөөд одоо хаана тавих вэ тийм ээ? Тэр газараа ингээд хөлийг л байрлуулна шүү дээ. Доотлын шилвчин бол 90 градус байна шүү дээ. Одоо хүүхд залуучуудаа бид бүхэн бол одоо яг нохоог тэмцээнд хэрхэн яаж бэлтгэх вэ? Үндсэн зогсолтоор нь дундад Аз гэдэг нохоог хэрхэн яаж зогсоох вэ талаар бид бүхэн одоо зааварчилгаа зөвлөгөө бас давхар өгчээ. За одоо үндсэн зогсолтоор зогсоосон бол одоо нохоонуудаа за миний хараач ингээд ринг тойруулаад гүйч. За хүүхд залуучуудаа сануулхад бол нохоог бол заавал зүүн гар талдаа хөтлөнө. Энэ дундад Аз мэтийн одоо ийм том нохоонуудын хөтлөхөө бол тэмцээнд бол метрээс хэтэрж байна. Тэмцээнд ордож байгаа нохоо бол дөрөв үлийг бол чөлөөтэй. Маш гоё чөлөөтэй гой тавьж өгөх ёстой. Нохоог бол тэмцээнд оруулахдаа бол нохоо эзэн бол зүүн гар талдаа хөтлөөд нар буруу рингийг тойрдог. Нар буруу ринг тойрж яваад тэгээд шүүгчийн заасан өнцөгт байрлалж нохоогоо зогсооно. За тэгээд шүүгч хурж ирээд нохооны 90 нохооны болохоор одоо төмсөг бүрийн эсхийг шалгана. Шүд бүрийн эсхийг шалгана. Нохоо бол 42 шүдтэй. Энэ 42 шүд 42-да байх ёстой. Соёоны хэлбэр, соёоны одоо тэр зуут тийм ээ. Энэ бол яг юу байх ёстой. Маш зөв зүйтэй байх ёстой. За манай 90 нохоонууд бол хөдөлгөөн бол чөлөөтэй гой сайхан хөдөлж болж байна. Баг зэргийн бэлтгэл бол дутуу байгааг та бүхэн анзаарж байгаа баха. Энийг болохоор одоо бид нэр тэмцээн сарын дараа болох учраас бид нар одоо бэлтгэлдээ орж байна.
Удахгүй эдний маань одоо бэлтгэн жигдрээд яг тэмцээний рингэн дээр гарахад бол одоо бэлэн болох юм аа. За ингээд нэвтрүүлэн үргэлжлэн үргэлжлэн. Байлаас үргэлжлэн газраас шүү. Тэгээд бас энэ багийн гишүүн үү. Надад сонирхолтой байна. Ер нь бас нэг нийлээстэй сонирхолтой болж байгаа. Тэгээд яа санаа хөлнөө бас билээ. Яаж байгаа болчихсон шүү. Орондоо л хэрнээ аваргаад үзчих шүү. Тэр юу гэсэн үг юм багасаа л ер нь одоо өөрөө орон зайг мэдэж чинь гэсэн үг тий. Тэгээ ерөнхийдөө харагддаг нэлээ одоо жишээлбэл их зоримог нохол надад санагддаг л да. Тэгээд өөрсдөө гэсэн орон зайгаал тодорхой хэмжээнд эзэлгээл хоорондоо багасаа л үздэг шүү. Тэгээ ерөнхийдөө бас нэг альва нэг үндчээс хобби нас нэг шалгаантай байдаг тий. Чиний өдөр нь яагаад заавал дундад Аз хонцлохоо өөр ингэж нэг дуу сонирхол болгоо явчих. Би яг ерөнхийдөө жин бас их байсан л да. 120 кг орчим байсан. Тэгээд уулаар өглөө эрт гарч явдаг байлаа. Тэгээд бас ганцаараа яваад авах бас хэцүү үүрээр яваад байна. Тэгэл анх нохоо тижээж ихсэн. Тэгээ сүүлдээ нөгөөх маань хоббиэр одоо тэгэл мөр сүүлдээ ингээд олон нохоотой болох жишээ нэл явж байгаа. Тэ. Тэгээ түрүүн бас би сонсчихлаа. Ер нь бол Монголд ер нь бус улсыг бодох юм бол яг нохоо уралдаан тэмцээн олон зохиогддог байгаа тий. За бараг жуудаа бүгээр ярих юм бол дэлхийн авраг гэж байж дуулаг гал дөрөв тий. Гран при 8 бол ингээд цаалаалаад ингээд яг зэрэглэр явчихдаг тий. Зүгээр яг энэ дундад Аз хонц нохоо гэх юм бол энэ уралдаан тэмцээн үнэхээр олон зохиогддог. Монголд ирж байна тий. Аль хэлний ярьж. Монголд бол миний мэдхээр нэг жилдээ нэг бүсийн тэмцээн Эрдэнэтэд зохиогдсон юм шиг байна. Би бол тэрэнд очиж үзээгүй. Улсын авраг гэж болт юм байлээ. Клубын авраг гэж болт юм байлээ. Тэгээ сая нэг 1000 найз гэдэг газар үүдээ тэрний тэмцээн зохиогдчих шиг байлээ. Ингээд 4 тэмцээн зохиогдсон болов миний бодлоор. Та тэгтээ ч чамлж чинь тий. Олон байгаасаар л шиж ах шиг байна шүү дээ. Үгүй мэдхгүй яг хөө миний хувьд бол за яг жишээлбэл энэ гүлгэн дээр ярих хата би энэ гүлгээ сая Оросд Екатеринбург хотод бүсийн тэмцээнд хамт оролцоод хоёр тэмцээнд энэ маань төрүүлээд ирсэн гүлгэл дээ. Оо хин гэдэг. Мафия гэдэг. Ямар амар рецептив нэртэй юм бэ? Энэ маань цаанаас олгогдсон нэр нь л байдаг юм л да. Үржлийн газрынхан цаанаас. Одоо бид нарт худалдах үедээ л цаанаасаа угаасаа бичиг баримтан дээр бичигдсэн байдаг. Мафия одоо ингэ тэмцээнд орлоо гэж яг үндсээ одоо ямар одоо тийм шалгуур байж иж ихний даваагаад авах вэ? Ерөнхийдөө шалгуур гээд нэг сүртэй юм бол байхгүй. Эхний ээлжинд энэ бол бүсийн тэмцээн гэдэг байдлаараа ерөнхийдөө хин дууртай гол нь одоо гарал үүслийн бичихтэй. Тэр маань тодорхой хэмжээний удам судартай. Тийм гүлгэнд бол зөвшөөрөгдөн. Тэгээд төлбөрөө төлсөн байх хэрэгтэй. Тэгээд оролцоод байж байгаа. Энэний манай ангилд бол дунджаар 15 гүлэг орчим орсон. Маш сайн гүлгэнүүд орсон. Дэлхийн авраг Один гэдэг нохооны гүлэг хүртэл оролцож байсан. Тэгээд энэ маань төрүүлсэн л дээ. Одоо 3 сартай гүлэг юм байна. Гамбайраа нэг сони юм ажиглагдлаа. Нөгөө нэг бидний 50 4 гэдэг нотууд манай гэдээс ганц нэг гарч ирсэн. Опи хитээр бас тулаад авлаа тий. Энэ зүгээр Тэглээ. Энэ зүгээр ямар үдээс ажиллах вэ? Гэхдээ яг энэ бол энэ яг энэ уугуул нохоо байхгүй энэ чинь. Хэдэн 100 жилээр одоо хүн хаяггүйгээр энэ нохоог өсгөөд үржүүлсэн. Яагаад вэ? Яагаад гэсэн бэ гэхээр эн чинь хүнийг араатай амьтан болон гадны аюулаас энэ ир зөргөөр энэ тулаан чадвараараа хүмүүс туслаад ирсэн болохоор энэ хүмүүс чинь олон хүмүүс хайрлаад энэ нохоог өдөө болтол хэдэн 100 жил ингээд тижээгээд ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хэдэн 100 жил тижээгээд ирсэн энэ нохооны зан авирыг одоо цаг үед байхгүй болгоход маш амархан. За жишээ.
Жишээлбэл хоол өгөөл, илээл, хэвтүүлээл, унтуулаад муур шиг ингээд тижээчих юм бол за тэгээд энэ муур шиг тижээчээ тэрний гүлгийг нь дахиад муур шиг тижээгээ. За тэрнээс гарсан гүлгийг нь дахиад муур шиг тижээх юм бол нөгөө нэг хэдэн зуун жилийн энэ нохоо чинь үгүй болоод одоо орчин үеийн лабрадор, голден ретривер гэдэг одоо энэ нохоонод байна шүү дээ. Одоо хүүхд асрагч масрагч те. За тэр тал руугаа л болоод болчихно. Дундад Аз уугуул нохоон зан чанар бол өсөд орд тас байхгүй бол. Сая үл байх ёстой процесс нь явж байна те. Одоо ер нь хүч чадлаа харуулах те. Бас өөрөөс өөрөө эзэмшлээ тодорхойлж байна те. Энэ бол тэгэл дундад Аз бол ерөөсөө ноёрхлол тогтоохын төлөө л ерөөсөө мөнгөний тэмцэждэг л тийм байна. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрсээр Royal Az үржлийн газрын гишүүдтэй уулзсан хэвээр л байна. За миний хажууд энэхүү газрын бас идэвхтэй гишүүд бас хамтран ажилладаг залуучууд болох инэрэл болон их болноор сууж байна. Их болдохоо түрүү бас би яриад суучлаа. Ер нь одоо ингээд Facebook, Twitter гэл юм хөгжлөөлтэй те. Захим орон зай. Тэрийгээ дагаад чинь ингээд яг тухайн одоо хоббийн зориулсан хуудсууд нээгдэж чинь. За тэр дундаа дундад Азийн хонч нохоо групп гээд одоо хийдэж байдیں۔ Те. Бидний мэдхээр одоо баг 5 6 байна. Тэгээд юу харж ах тэр төр ингээд нэг тийм худалдаа 8 маягтай юм яваад байна л. Өөрөөр хэлэх юм бол одоо жинхэнэ цэвэрүүдмийн ийм дундад Азийн авчирах зарнаа гээл те. Одоо юм хонч нохоо зарнаа гээл ингээл явж байгаа. Зүгээр яг тэр болгон одоо зарт итгэх надад хэцүү л байгаа юм бол та яг ямар удамтай хинээс гарсан те. Ер нь одоо яг эцгийн нэрийн бичсэн тийм зар их ховор харагдаж байгаа. Тэрнээ зүгээр яг чи өөрөө яг бас юм хобби төвнүүд яг юу гэж боддог. Ер нь бол яг тийм годамжнаас тэгж одоо авч байгаа нохойг ер нь ямар ч нохой байсан дундад Аз биш одоо ямар ч нохой байсан одоо годамжнаас тэгж авна гэдэг чинь яг цаад нөгөө нэг эцгийн удам мөхсаа яг тэр нэг үйлсэл гарлна яг мэддэхгүй тийм нохоо аавна гэдэг маань ер нь үйл юм л да. Эрсдэлтэй маш их эрсдэлтэй юм. Эдийн засгийн хөгжсөн тий. Тэгээ хүн одоо ингээ байгаа өөрийнхөө ингээ цуглуулсан мөнгөөрөө тий нэг нохоо тайртай ингээ өөрийнхөө цуглуулсан мөнгөөр ингээ нэг гүйлэг авдаг. Нөгөөх маань ингээ том болоо ямар ч нохоо олчих юм бэлээ тэрийгэ мэдэхгүй тий. Иймэрхүү. Тэгээ инэрлэхөө одоо яг энэ цагаан багаж гамтлаар дайж зогслоо юм л да. Ямар ч том саруутай, ямар ч том толгойтой зүгээр энэ нохооны үед. Энэ нохоог Оросоос хүнд цагч авчруулсан нохоо. Хэд настай? Одоо 2 сарын 14-нд 2 нас өр. Нэр нь Шайтан гэдэг тийм нохоо. Аяа нэр нүртэл одоо ямар ч те араб юм уу юу энэ аж одоо. Сая ирэхүү тэмцээн болох давар гаваад. Тэгэхэд тэгээ хараад таалагдав. Тэгээ авсан. Ер нь ингээд бас би түрүү ярьжлээ л өмнө ханш бол ер нь те дунд ч нь бол 10 саяас бол дуул гэж хэлж чинь бас их өндөр байдаг бололтой. Зүгээр одоо юу гэмдэ манад одоо яг тийм тогтсон ханшууд байдаг уу? Яг одоо тийм цэврүүдний эцэг их нь одоо тийм том те одоо тийм нөлөөтэйсэн гэдэг үл. Манад нэг тогтсон шиг нэг гүлгэн нэг сая 500 орчим л байна. Ер нь саяас 2 сая ор. Ер нь ингээд явж байгаа ялгаа гайгүй. Гайгүй. Хийцээсээ л шалтгаалт юм дөө. Тэгэл удам судар инээ дэрэгэл. Тэрний гүлэг, тэр аврагын гүлэг гэл үн нэмэгдээл. Тэгж л явт. Тэгээд нэг сонин байдаг шин. Нэг том битэй нохоонуудыг одоо ингээл телевизийн шууд хөтөлбөрт оруулах ч юм уу те. Эсвэл янз бүрийн дуу, клип, кино манад тоглоулна моглоулна гэл те. Тийм санал зүүр нь та нөхдөд нь хэр ирэх үү? Имэрсэр ирдэм бо. За. Тэгэл зарим нь тоглоол тэгэл гэж. Би буруу санааг бол танаа энэ одоо яг Royal Az одоо үржлийн газар ч одоо нохоонууд ч бас ингээл янз бүрийн дуучдын CD-ний те зураг тооцсон мост гэл киноны дундурт тоглолцсон. Эсвэл ингээд нэг тийм рекламын зураг мөр яваад байна шүү дээ саарч. Тий. Тэгээд бас нэг юм байна хөө. Одоо энэ нохоонуудаас хөдөө орон нутгаар бас авч явдагс мод илэрч чинь. Үнгээл хонж нохоо бол яг өөрөх нь одоо яг хүч чадлын үзье те. Яг одоо байгаа орчинд яг зогсож чадчихна. Ерөн зөөр тийм бодтой чи харж байна Өө уу? байгаа. Тийм одоо манай үржлийн газраас одоо хөдөө орон нутгаас ганц хоёр нохоо байгаа. Яг бүр багаас нь гөлөг байх үеэс нь ингээд хөдөө тэжээсэн. Тэгээд 2 сартаас нэглээд тэжээсэн гөлөг одоо их гой том нохоонууд болт тийм. Нохоонууд байгаа.
Хоттой одоо хонь малаа ингээл чоноос ч юм уу таньзэр араатай амтнаас ингээл хамгаалдаг гэл би ч хүртэл одоо бас яг тийм киног бол үзчихлээсэн. Хуучин хар цагаан бичлэгтэй яг тэр төв Азад ингээ те одоо өөрийнхөө нэг атом малаа ингээд хариулж байгаа тийм хонод байдаг. Ерөн зүгээр яг одоо хөдөө орнот ингээд аваачлахад бол чон бариулсан гэдэг ч юм уу те тийм сонсож байгаа үстэй. Тийм сонсож байгаа үл дээ. Ер нь бол энэ дундаа зэн хоцсон яг өөрөө нөгөө уугуул яг өөрийнх нь чанар нь угсаа хөдөө байх зорилттой тийм нөхөн болохоор ер нь бол хөдөө их гоё зөгцдөг нөхөө. Хонь малд бол их зөгцөн. Ер нь хонь малаа их юу яаж хамгаалж явдаг тийм нөхөө байхгүй. Одоо ер нь бол хөдөө тийм хонь малд явсан нөхөнүүд бас их антом талдаа их гоё хөгжиж ирдэг нөхөө. Дөрөв мөч ер нь би нэг задарч тавирч ирдэг тийм болдог л доо. Одоо бас юунд одоо болгонлоо бас юу гаргах бас тийм чимүүд явж байгаа тийм явж байгаа. Ингээл болчихдгийг да. Ингээл бүлэг үйлдэл болчихдог шүү дээ. За ингээд санчраа. Энэ яг ямар одоо үйл явдал болоод өрнөд байна яг. За энэ болохоор манай үржлийн газар болохоор яг 4 цагаан бухнохоотой. Остап, Опи, тэгээд Шайтан, Хит гэдэг. Энэ болохоор одоо Монгол улсын авраг, клубын авраг, нэг нас 7 сартаа залуу 2 нохоо. Хит гэдэг нохоо. Тэгээд ер нь бол манай үржлийн газар дээр одоо хувь хүн бусад үржлийн газар болон Дундад Азийн хонч нохог тижээдэх хүмүүс ханддаг танаа үржлийн газар 90 нохоонуудаа нийлүүлэх гэсэн юм аа гэдэг. Тэгээд энэ болохоор одоо Тэмүүжин гэдэг нохоо тижээдэг залуу. Тэгээд одоо энэ 2 нас гарантай охин нохоотой. Тэгээд манай үржлийн газрын Хит гэдэг нөхөн нохог сонгож нийллэг хийгдэж байгаа. Ерөнхийдөө бол одоо гүлэг үйлдвэрлэх процессын эхний үе шат гэж ойлгож байна. Хэдэн удаа ер нь яг энэ хэлтүүлэнд орж ер нь яг тэр одоо үр тогтдог процесс нь явагдав. Ерөнхийдөө бол одоо орооных нь 10-аас 12 хоног дээр нийлүүлж эхэлдэг. Тэгээд нохооноос янз бүр тийм хэд хоног дээрээс нийлдэг. Бүр 17-18 хоног дээрээс нийлдэг нохоонод байдаг. Нийлгээс хичнээн хугацаанд ороо нэг гүлэг нь гарч эхэлдэг. Тийм нохоо бол 58-аас 62 хоногийн хугацаатай хийлээ тийм. За. Тэгэл 2 сар болоод шинэ гүлгнүүд нийлнэ гэж ойлгож байна да. Ойролцоогоор нь одоо юу гэдэг юм яг анх гүлэлж байгаа энэ нохоо хэдий гарах вэ? За янз байдаг бас. Яг ингээд тоочны яг тэд гэсэн тоо бол байдгүй. Монголд бол 1 гүлэг гаргасан тохиолдолч байдаг. 10 гүлэгч гаргасан тохиолдол байдаг. Тухайн нохооныхоо удмаас хамаарат одоо ээж нь хэдэн гүлэг гаргаж ирсэн, эмээ нь хэдэн гүлэг гаргаж ирсэн гэдэг ч юм уу тий. Удмаасаа хамаарат тэлтийн тоо янз бүр байж болно. Том болохоор бас нэг олон гүлэг гаргадаг тийм бас байхгүй юу? Гэхдээ тэр тал дээр бол одоо яг том биетэй нохоо олон гүлэг гаргана гэсэн юм бол байхгүй. Эсвэл цэвэр удам саламаар нь л да. Тэгэхээр би ингэж ойлгоод байна л да. Танаа яг энэ Ойл Аз гэдэг үржлийн газрыг тийм ээ бас нэг охин нохоотой бас хүмүүстэй зорж ирээд те бас ингээд нийлүүлэнд оруулаад бас ингээд хүлэгтэй болох ернэс нэг удам судар гайгуутай те ернэс нэг урлагийн хэмжээнд орж ирсэн гайгуу дээгүүрээс байр шагнал эзэлжсэн бас нэг нохоонот бас нийлэх сонирхолтой болох шүү дээ. Тийм тэгэлгүй яг одоо мэдээж хүн чинь харж байгаа за энэ нохоо дажгүй сайхан өндөр удамтай цустай энэ нохооныг гүлгэн сайн гардаг энэ нохоо өөрөө дээгүүр үзэсгэлэнд орж исэн байна байранд орж исэн байна авраг болж исэн байна аврагын төлийг би өөр дээр авч үлдээ гэж нохоо дижээдэг хүн болох нь бодно л доо тийм учраас л тэгэл манай үржлийн газрыг зөриөл манай үржлийн газрын 4 бох нохооноос сонгож хэлүүлдэг л дээ. Энэ хоёр одоо хэр хугацаанд зарагдуулаад салах вэ? Одоо ойролцоогоор 30 минутын дараа зална да. За одоо энэ хооронд бол нэг процесс нь явагдчихлаа. Явагдчихл байгаа. За юу энэ хоёр саадлаад яах вэ? За тийм ээ. Болгонд байж тийм. За баярлалаа. За За ингээд хамтдаа хоол цайныхаа гард гараад Ойл Аз үржлийн газрын залуучуудаа ингээд ил галыгаа дэрхээ сууж энэ да. Тэгээд юу хөө та одоо тав чинь яаж хоорондоо одоо танилцсан гэдэг сонь санагдаад байгаа юм л та. За яг хөө мэдээж бол нохоо таадаг бол их ойртуулсан баг. Гэтэ одоо юу гэдэг эхлээд хин анх танилцсан гэдэг чинь дараа нэг нэгээ татсан гэл нэг тийм түүх байдаг л та. Тэр талаар ярил. Тийм. Анх энэ санжир битээ юу инхол битээр юу барилга архитектурын сургууль
шүтээсэн барилга архитектурын сургуулийг битээр төгсөөд битээр анхаас санчиртай танилцаад тэгээд үн билгээ инрэлгээл тэндийгээл тэгэл ингээ явсан түүхтэй. Бид нар ч одоо тус хүртэл одоо өөр мэрэгжлийн бидний ч бас нас бас их өөр штэ. Тэгээ яг ерөөсөө нохоогоор холбогдоод санаа оноо нийлээл тэгээд явцгаацсан. 5 жилийн дараах яг танаа энэ үржлийн газрын нөхцөл байдал ямар байх вэ? За одоо бол бидний хувьд бол яг хамгийн ойрын төлөвлөгөө гэх юм бол Орсын албаны улсын улаан удаа болох тэмцээн байна. Тэгээд гадны орныг зорж Монголын нэрийн бас тэмцээнд оролцсноо гэсэн үг. За тэрний дараагаар гэх юм бол одоо 2016 онд дэлхийн дог шоу дэлхийн авах шалралт тэмцээн Орсын албаны улсын Москвад болох гэж байгаа. Тэгээд тэрхүү тэмцээнд болохоор манайхаас 2 ихээ авчихсан байгаа. Нэг нь болохоор одоо энэ Монголд ороод ирчихсэн байгаа. Мафия гэдэг хөнгөлөг. Нөгөөх нь болохоор бид нар худалдаад авчихсан байгаа. Мезелала гэдэг дэлхийн том үржлийн газрын Орслох салбар дээр нь одоо тэжилгээ байж байгаа. Донко гэдэг Оросын авраг, Европын авраг болчихсон. Дэлхийн авраг шалралт тэмцээнд орох ихээ авчихсан тийм тэмцээн байгаа. Тэгээд Москвад болох гэж байгаа болохоор бид нарт их ойр нөхөм. Одоо яг 16 хүртэл төлөвлөгөө яг тэмцээний төлөвлөгөө гэх юм бол тийм байна. Бид нарт одоо яг тийм гол барьж байгаа нэг зорилго нэг бол ерөөсөө тодорхой нэг типийг барих. Одоо нэг нохойг хараад энэ нохоо Роял Азийн нохоо байна гэд ерөөсөө хинээс ч асуухгүйгээр толгойных нь хэлбэрийн биенийх нь харьцааг нь хараад шууд мэдчихдэг. Танаагаар нэрлэгдсэн л одоо цорын ганц тийм үйлдвэрлэл байх хэрэгтэй тийм. Ерөөсөө бидний одоо үг хэлэх шаардлагагүйгээр Royal Az гэдэг нэрийг илтгэх тийм нохоо гаргаж авах төлөө бид нар ерөнхийдөө ажиллаж байгаа. Мэдээж үүний хажуугаар дэлхийн рингэнд гарахыг бас мэдээж тэр тийм тэгээд бас гомбороос одоо ингэ ярьж ингээл хоош урагшаа тэмцээн ингээл явдаг хэлтэй. Бас явдал хэрэгтэй байсан чинь амар тийм ойлгож байгаа. Би одоо ойлгоход та нар бол одоо мууган малын хэмжээс дээр одоо мэдлэгтэй те ер нь бас нэг амтантай нэг ойлголцтой бас нэг хэлийг нэг өөрөөр бас ингээд нэг болгож чаддаг тийм чадвартай болсон болов гэж бодож байна. Ер нь одоо юу гэдэг яг нохоотойгоо яг ингээл яг хүнтэй л одоо харьцаж байгаа юм шиг яг тийм орон зайг бий болгож юу хэцүү юу? Тэлгүй яг одоо ингээл гадагшаага тэмцээн уралдаанд явхад чинь тодорхой хэмжээгээр нохоонд чинь ямар нэг эрсдэл тохиолдно. Энэ болгонд бол одоо эмч дуудана, эмнэлэг рүү явна гэсэн тийм байхгүй. Өөрөөсөө бол тодорхой хэмжээгээр энэ талаар бол мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээс үнэхээр бас би бас бодоод байна. Хаанаас одоо бүгдээрээ л тавуулаа өөр ажил мэргэжилтэй те бас тус юм хийгээл явдаг байлгүй. Яг одоо ингэ тавуулаа сууж бас мөчвөл тийм ч олон биш болов гэж бодоод байна. Яг нууцшул та нарыг юу хийв би? Би хуваараа үйлчлэг явуулдаг компанитай. Тэгээд тэрнийхээ дагуулan ажилладаг. Тэг мэдээж энэ бол зөвхөн хобби. Би бол одоо барилга архитектурын мэргэжилтэй. Яг хоо захим гал гэдэг барилгын компанид архитектураар ажиллаж байгаа. Тэгээ өөр бас нэг газар зээлийн эдийн засгаар бас давхарч байгаа. Сэргэлэн л байсан те. Хэдэн бас нохоонуудаас авч явахын тулд эдийн зөвшөөрөх хэрэгтэй. Санчир юу хөө? Би болохоор цагуур орчны шинжилгээний газар цахим баримтын инженер хийдэг. Тэгээд одоо ороод удаагүй хаа 10 сар болж байгаа. 14 онд сургууль мөсөг төгсөөл тэгээд шууд ажилд ороод. Шинэхэн одоо боловсон учраас. За энэ л юу гэдэг? Би тэгээд лавын компанид одоо туслал. Наагур цагуур гээл те. Тэгээ нэг дэрэгт мэрэгтэй шоугаар нэг яваад байгаа зураг үзнэ үү? За ямар ч залуучуудаа баярлалаа. Ер нь бол ингээд яг та нартай ингээ ярих юм бол энэ Дундад Азийн шинэ нохоо гэдэг талаар бол маш их одоо мэдлэг мэдээлэлтэй болж байна. Тэгээ магадгүй бас энэ нэвтрүүлгийг бас санал тавьсан олон хүмүүс бид нар ч гэсэн бас яг өөрөө хүссэн тэр бас зүйлтэй хариулт авсан болов гэж бодож байна. Нэвтрүүл бол ингээд дуусахгүй тийм ээ. Маргааш өглөө босоод бас үргэлжлэнэ. Би одоо маргааш өглөө яг ургахын улаан нарнаар манай одоо нохтууд тийм ээ. Яаж одоо өглөөнийхөө хоолнд орж ийн тэгээ бэлтгэл сургуультай яаж хийж ийн хамгийн гол нь бас яг өглөө гэдэг зэрэгс нэг торгаагчнаас нохооноос зүрчсэн бас гоё харагддаг гэж найдаад байгаа шүү дээ. За бүгдээрээ сайхан амраарай. Маргааш тэ бүгдээрээ уулзъя тийм ээ. За. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрсээр Royal Az үржлийн газрын за дэмжигч гэж хэлээд байгаа тийм ээ. За бол тахтаа уулзч байна. Тэгээд би түрүүн залуучуудаас гадуур ингээд сайхан ярьж хөрөө явж илаа. Таны талаар ингээд байцаа гэж ярих юм. Манай ахтаа нэг ярихгүй мууг нэг сонирхолтой юм штэ. Голоос ажлын маань угалж өгдөг гэл.
Тэгээ энэ залуучуудтай анх яаж холбогдоод тэгээд ер нь энэ газар чих бас анхааралтай байна л да. Яг би өөрөө энэ газар дээр өөрөө анх өөрийн гэсэн нэг орон сууцтай бол анх бодолтой анх нь ингэж л хэлсэн. Тий. Тэгэл яг энд бас нэг объект өөрийнхөө орон гэрийг бас нэг эзгүй байх үедэр нэг харж хамгаалах юм болов уу гэж нохоо ангасан. Нохоо тоол гэсэн бодолтой байсан чинь нөгөө нохоо ч сүгэлтэд үржүүлдэг болоо явчихлаа. Тэгээ яг тэр голны залуучууд хамгийн гол нь өөрсдөө тэр сэтгэл зүрхээр нийлээд нохоо үржүүлээ. Гой дундад Аз гэж гой нохоо байдаг. Энэ юм байдаг гинэ дэрэх нь одоо бас нэрс тийм бол харахж хөөрхөн цэвэрхэн маш цэвэрхэн нохоо л да. Ер нь бол тэгээд нэг байр сууц барьж өглөө. Тэгсэн юм бас туршлагагүйтэй. Тэгээ тоосгоор барьчихлаа. Тэгсэн үйл бас даардаг юм болов гэж тоо. Тэгээ барьсан чи харин юм бас тэг зохимжгүй юм байна. Яагаад тэгэхээр бас битүү орчинд дулаахан байдгүй юм байна. Энд ч өөрөө бас амтан араад маяг амтан шүү дээ. Тэгээд энэ чинь бас үнэр танаар гэж болдгоо. Тэгэл амтан хүн чинь зөөлж ийн надад та одоо ингэ тор маягаар ингэж байдаг юм аа. Ер нь агаар сэтгэлтэй байх хэрэгтэй тий. Тэгээд өрөөг жоохон томсох хэрэгтэй. Энд байнгын хөдөлгөөнтэй байдаг юм аа. Болжгүй битгий гинжил чөлөөтэй байл. Тэгээд нэг хоолоо шагаад хэрэггүй. Хоолыг хийдэд идээл. Тийм учраас өвөлдөө нэг 2 удаа хоолоод зундаа нэг хоолцоход болчтгийг ингээд. Тэгээд би өвөл нэг гүзээ нэг өвчөөд өгдөг. Тэгээд 100 болоод ер нь хоол хийж өгдөг шүү дээ. Ягаад гэвэл хийж өгөхгүй бол бас энэ чинь түүхийн мэдээд ах нэг л онцгой санагдаад. Тийм. Тэгээд энэ одоо юу хаач одоо ингээд барилгын компаниг өдөрдөж явдаг юм гэж байгаа тийм. Хажуугаар нь одоо ингээд гинт л одоо нохоо шуу болохоор ч бас нэг найз нөхөд ч юм уу те хүрээл бас хүү хай гэдэг л хотоос гэр бүлийн хүн ч гэсэн бас анханд бол төдийлөс дэмжээгүй л баггүй. Ер нь дургуултай яг эцэс энэ чи юу болж байгаа юм. Уулын чи чинь нохоо л энэ объект энэ өөр гэр орнол харж хамгаална гэдсэн чинь юу нохоо үржүүлэх болоо явж байгаа. Тэгэл эдгээр чинь амарх юм уу тэгэл өсөд торнол олонч болчих юм. Тэгэл дээрээс нь гой өвдөр гой нохоо авчирж ингээд багаас навчих айгу хурдан өсдөг. Чи жилдээ 2 удаа төрдөг юм нэ. Тэгээ яг бас хажуугаар би нэг 2 3 төвд дүүдээ загчаад авчирсан манай төв Бээжингээс. Тэсэн чи Бээжинд харсан ч бас өрөвдсөн юм л дээ. Битүү торон дотор байна. Энд чи манад л байвал сох юм байна гэд бас нэг 3 гэлэг авчирсан. Нохооны тон нэмэгдээл. Тэгээд би бас таныг хараад ингэж бодлоо л да. Юу гэхээр таваас баг залуул байсан хүн тий. Тухайн үед бас яг өнөөгийн шиг олон төрлийн нохоо байгаагүй ч гэсэн бас байгааг нь ингээд бас хоббигоор ч гэдэг ч юм уу сонирхлоороо нийлж байгаад ингээд үржүүлдэг бас нэг тижээдэг тий. Бүгд залуучууд байсан л баг зүгээр хаа. Тэр үе одоо хоёрыг би харьцуул гэж байгаа юм биш. Гэхдээ бас яг та тэр үеийнхээ дурсамжаар гэдэг ч юм уу бас л зөвхөн залуучууд дэмжиж байгаа надад сайхан санагдаж байна. Ер нь одоо юу гэдэг юм бэ яг энэ Royal Аз гэдэг энэ үржлийн газраас цаашдын бас нэг хитийн төлөв ер нь юу гэж харж байна тий. Нэгэн жилийн өмнө одоо 2 нохоод байсан. Одоо ч баг гэж 30 нохоо харагдчих тий. Тэгэхээр та бас дараагаас төлөхөөс байдаг л билүү. Гэхдээ яг нэг хүүхдүүдийг л гол нь дэмжиж байгаа юм байна. Эдгээр бас нэг хобби маягаар авчихаар бас гол нь би хамгийн гол энэ эдийг л дэмжиж байгаа. Тэрс би өөр өдрөг нэг нохоо тийжээ үржүүлээ үр шимийн үдий гэсэн тийм бодол алга. Гэтэ бас харахад хөөрх юм уу. Тэгээд ер нь ямар ч хэлсэн энэ эдийг дэмжээл тэгэл нэг үсэж нохоо үржүүлэх газар очлаа шүү дээ. Тэгээ миний урд нь хонжис айлууд бол ингээд дандаа одоо өөрсдийнхөө өөр хүүхдэн ч юм уу ач зээнэр нь одоо олуулаад түүгээрээ баян гэдэг. Та ч одоо баг нохоогоор баян болчихгоо яах гэдэг. Одоо тийм л болчлаа шүү дээ. Тэгээд юу хөө тантай бас их богинохоо ярих шиг боллоо уучлаарай. Тэгээд цаг чих одоо орой болж энэ бас залуучуудаагаас яасан чи юу юуг харанхуй боллоо. Би ч одоо 5 дахь өрөө ажиллаад харж ирэл шууд л зүгэлсэн чи бас намар болж байгаа шинжүүдээ тий. Ер нь ч одоо орой өч болж байгаа шиг. Тэгээд нэг унтаж амар гэж утсан хаах нь хөвчүү зүгээр. Хоо дээр шөрөнд ороод унчихтаа болох уу. Гэж бас нэг амаа бас исчээлтэй шуудаас арваа тэгээд орчлоо. Үгүй яах вэ? Болдгоо яах вэ тий. Ирсэн чинь баярлалаа. Та өглөөс дүүгээ нэг 7 цаг үед ч юм уу сэргээд тий. Хамт бас нохонод ч хоол өгөл яаж чинь. Тэгээд надад сонир байгаад шүү тий. Өглөө хооллоо шүү дээ. За. Нүг дэше гараа тий. За. За ингээд бидний та хамт үзэж байгаа хүндээ баярлалаа. Танаа тооны нэвтрүүлгийн удаагийн дугаарыг Дундад Азийн хонж нохоо үржүүлдэг Royal Az гэдэг байгууллага залуучуудтай хамт өнгөрөөж байна. За энэ бол одоо хэсэг залуучуудаас гадна бас болдгоодаас энэ ахын сэтгэл бас байгааг дүүл үздэг юм руу харсан байх. Тэгээ бид ч гэсэн
өнөөдрийн баасан гарыг бол нэлийн мөрөвдөлтөд өнгөрүүлэх шиг боллоо. Зуны сүүлийн сартаа ч гэсэн мөн л одоо энэ нохоотой холбоотой цэцэл зүрхээр байдаг залуучуудаас нэг өдрийг бол өнгөрүүлж байна. Тэгээд ямар ч үсэн энэ нохооны талаар бол үзэж байгаа хүмүүс хангалттай мэдээллийг бол авч байгаа боллоо. Улмаа нь бол нэгт урандаа одоо юу гэдэг ийм нохоод одоо очиж гэсэн зөртэй шийдвэр бол гаргаагүй. Маш олон үзэгчид манай телевизээр залгасан. Натаа таарснаас одоо олон залуучууд хүүхдүүд өөрөөсөө саналаа хэлж ийсэн. Энэ нохоо одоо яад хичээд юм бэ? Юу н онцлог юм бэ? Ямар хооллогдیں۔ Гэл одоо миний бас мэдгүй зүйлийг бол асууж л байсан. Тэгээ тэр болгонд бол би яа мэддэг зүйлээ хариулжсэн, зарим тохиолдолд холбож өгч ийсэн. Одоо зүйлдээ бүр яг одоо ийм нохоо үржүүлдэг, ийм нохоод бас сүрцлээ гэсэн залуучуудтай уулзаж дахин нэг дугаар бэлтгэхгүй болохгүй байсан болов гэдэг үднээс бол өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлэг үзэж та бүхэнд хүргэж байгаа шүү. Тэр нь зүгээр одоо нэг удааг нэвтрүүлэхээс илүүтэйгээр үзэж та бүхэнд бас амьтан тайртай болох тэр дундаа нохоо гэдэг үнний үнэн чандыг хэн одоо өсөж үржүүлдэг вэ? Тэр дундаа Төв Азийн хонж нохоо гэдэг энэхүү үйлдвэрийг Монголд хэрхэн одоо өсөж байгаа, үржүүлж байгаа, урлаан бүсэнд оруулж байгаа хамгийн гол энийг зүгээр нэг амтан кейс илүүтэйгээр урлагийн бүтээл болготол нь амтанд хийчих юм соёлд одоо сургаж байгаа явуулт нь бол туйл их баяртай байна. Тэгээд ган баяр болон түүний найзууд ч дахин талархлаа илэрхийллээ. Маргааш өглөөс бүгдээрээ энэхүү нохоонуудтайгаа дахиад одоо уулзах болно. Тэд манаас өглөөний хоолоо идэн заас зарим нэг одоо бэлтгэл сургуулиудаас гарах болоо гэсэн мэдээлэл өгч байна. За ямарсан бүгдээр маргааш өглөө энэ сайхан хотод ирч хүчтэй эргээд өгтъя. Тэгээд ямар ч өглөө бидэнд ирч хүч итгэл найдвар урам зориг өгдөг шүү. Тэгж таган бүгдээрээ сайхан амраарай. Одоо яг ингэ хүүхдээс ингээд жоохон тусдаа тийм агаалт ч юм уу байгаа гэхээс нэг тийм хоёр хүн болж ойлгох юм уу тийм эсвэл жожиг болох юм тийм байх. Яг ер нь бол өөдөж байгаа. Ер нь ингээд нэг тэр хоёр хүн гэж чинь ерөөсөө яваад нэг хүн болсон юм байна. Тэгэхээр нэг нь байхгүй бүгд нэг нь байх нэг нь тийш доошоо байхгүй хамт байдаг. Тэг яг л танилаад одоо энэ жил болж байна. Сарын жил болсон. 29 жилээ? 20 жил болсон. За. Тэр нөгөө мөнгө өргөдөг байна. Яг ер нь бол энэ бодж лээсэн дээр би бас. Ер нь хүн ер нь өөр юм өсөх тэгэхгүй тийм болдгийн гэдэг нь бас яг тэгэхээр тайван орчин цэвэр агаар дууч юмс болох тийм болох гэсэн юм. Ер нь хөшөөлөөс бүгд тийм болох тийм шүү. Бүгд агаар цай. Бүгд бол хотроо. Бүгд байрыг бол тэгэл гарсан. Тэгээд нас уртас болоод хоёр буудаа хаана юм бэ? Хоёр хүн нэг нь Улаанбаатар хэлээд ажилладаг. Атгумын аагаар компани гэдэг. За. Ачцэн зүрхээр болоод олж. Ачцэн олон байна. Тэгээд одоо имэйл өгсөн. Зөндөө одоо энэ манай бүгд имэйл. Тэгээд юу одоо ингээд бас ингээд амьд амьтантай нэг хаунт за айл гэр даашид бол нэг л тохиолд тий. Тэгэхээр намайг чинь 30 40 нохоо байж байгаа. Тэр чинь бүгдээрээ бас нэг өөрөөсөө арилшинтай тий. Тэгээд хоолунд бэлтгэс ахуулаад бас ингээд одоо манай ягц нуур цэвэрлэн гээл тий. Энд чинь бас нэг өөр ажил болдог хаа. Ажил болно. Зүгээр бас эдгээр зүгээр хаад хийж чадахгүй юм шүү дээ. Бас хийж яар зөвлөх юм байх. Тийм үү. Нэг нь тохиолд хийж чижээ бол орчин цэвэрлэх хэрэгтэй шээ. Оолох хэрэгтэй шүү дээ. Би бас хэлдэг байхгүй. Та зүгээр тижэн гэж ярих юм. Тижэн гэж юу хэлэх юм? Хооллохыг хэлнэ. Орчин тойрон бас өтгөн шингэн цэвэрлэхийг хэлнэ. Арчиж угаахыг хэлнэ. Энд ч ноход хийж идэх юм байна. Тэгээд бас хэлж тэр зөвлөдөг байхгүй. Тэсн хамгийн гол нь яг ноход хийж гэнэ гэдэг эдгээр өөртөө ярьж байгаа боловч нохоос ч юм уу ажиллах шаардах юм байна.
бас байна тийм ээ. Тодорхой хэмжээний амьд ариунаас бас байгаа учраас тийм. Одоо юу гэдэг бас нэг айлын хүмүүс ингээд гоо тэр одоо коллежнийг үзчихээ те эсвэл одоо уучлаарай гэсэн ч оруулах нохоо гэж нэг хүн харуулж гэсэн тийм хүмүүс байгаа. Тэр бол нэг оруулаад нэс үздэг тийм. Бас хэцүү л дээ. Яг ингээд машин үүднэр машин сагнал зогсоод байгаа. Яас энтэй зогссон яахсэ гэсэн. Уучлаарай нохоо харж байгаа. Одоо тэгээд хүүш нохоо харуулахгүй явах гэлтэй тийм үстэй. Одоо тэгээд хуучин нийгэмд бас ингээд тойрч амьдч ирсэн хүмүүс юу нэг Google залуучууд юу гэж нохоог ингэ сонирхдаг байсан юм уу те. Би одоо бодоод байгаа. Тэр үед бол одоо шиг олон төрлийн нохоол байгаагүй л байх те. Гэхдээ яг ер нь дээвхүйч нэг доог нохоо сэмбэрнаар гэх бас нэг тийм хүн нохоо гэсэн юм. Тэгээ төгөөмөл биш те. Төгөөмөл биш. Тэгэж одоо нэг шиг нийтийг хамарсан биш. Одоо бүр нийтийг залуучд хамарлаа шүү дээ. Ер нь бүр ингээд хоорондоо ядаж хаамтлаг гэх юм хүлүү гэх юм холбоо гэх юм байгаа биш. Энэ хэмжээнд хүрээгүй шүү. Одоо тэгсэн чинь Facebook сайхан байна. Ноутбук сайхан байна. Одоо энэ хавартай хайцаад энэ арга хэмжээ бүр өөрчлөж чинь. Маш өөрчлөж чинь. Тэр үед одоо хэл тамж чадчих чинь. За. Нохоос хэлцдэг болсон байна. Орос руу гардаг болсон. Одоо Орос руу Монгол багт гэж чинь. Тэр Оростой бол политик биш үү? Монгол багт зүгээр Монголын нохоо явуулж холоос хэлцдэг чинь. За. Оросоос орчих юм байна. Тэр үлэн цагаас хамт болоо. Тэгээ жоон буцаа гараад хоол тийм ээ. За тийм. За ингээд гам баяра өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд сайхан амарсан. Сайхан амарлаа. За тэгээ өглөөнөө ярьснаар агай нохтодоо хоолноо тий. Тий. Өглөөний хоолнд юу бэлдвэ? Өглөөний хоолнд болохоор нөгөө давшаа гоминг махтай чанаа. Тэгээд дээрээс нөгөө толгоон болцсон баг. Толгой шуулаа тэгээд болгочтой. Тэгээд нөгөө бид нөгөө үйлдвэрээс бөөнөр нь авчдаг байхгүй. Арай хямдхан. Тэгээд 100-ны цагт нөгөө болцоо ол өгвөл зүгшилтэй. За цэвэрх. Тэгээд яг бүгд ингээд нийтэд нь хооллохоор гаргаж ирэх үү яа гэх торон төрнүүд юм. Торон дотор нь бүгдэнд нь ингээд хийгээл өчтөв. Тий. Одоо юу тэгээ хоолыг тавьж өгөөд тэгээ хоолыг нь эзсний дараа усыг нь тавьж өгөөд. Тэгээд орой нэг хоол. Тийм үү. Заримуд нь өдөрт нэг гэдэг нүгөө. Яг зарим том нохоонд ч ер нь өдөрт нэг хоол идээ сурцсан байт. Нэг сайд гэл болгоо тий. Нэг сайд гэл болт. За бол хооллох уу? За тэгээд. За бүгдээрээ нохоонууд хоолыг нь хэлэлцнүүдтэй хий да. Цагаан баяра. Энийг нохоо хөөрхөн амт ингээд өстрөөс ш ингээд ганцаар ноёлоо. Яасан? Энэ Мухтар гэдэг одоо 8 сартай гүлэг. Энэ уугуул чанар гэдэг үржлийн газрын цагаанаа гэдэг хотод нийлээд. Манай ОП уугуул чанарын цагаанаатай нийлээд гарсан гүлэг. Тэгээ яг энийг энэ торлоо хийчих гэхэд дан 90 нохоонод байгаа даа л да энэ торн дотор. Тэгээд хийчих юм бол хоорондоо зодолтоод алгарсан юм. Энэ тийм жоо ааштай бас. Ер нь дундууд ч 2-90 нохоо гэж юм. Хамт байлгахаар хоорондоо үе зодтолчиход байхгүй. Хэцүү байна. Хизээ тоос нь олж ийн сууж. Тэгээ удахгүй дээ. Одоо энэ охин гүлгнүүд том болж байна. Тэ? Удахгүй тэгээд. Яг ерөнхийдөө бол энийг яагаад ингэ ойсон бэ гэхээр бас нөгөө хөлмөд, хойтлын хөлмөд, хөл гарыг нь нуруугийн шангалыг гэдэг бенжинээс гоё ирсэн. Тэгээд эн чинь нөгөө чөлөөтэй мөнхийн одоо өөрийнхөө биеийн дээр хойтлынхаа хөлн дээр ч гэдэг юм уу. Ачаал ингэж аваад тэгээд хөл гар нь маш гоё болох байхгүй. Ер нь бол 8 сартай болох учраас одоо жоохон бяд суулгаж ийн гэсэн үг байхгүй. Тэр одоо ингэ түүшиг бас ингэж яг энэ
Дундад Азийн хонцгой төчөөд бас хүүхдүүд залуучууд харж байгаа те гөлгөөр юм ч юм уу томоор юм ч юм уу бас ер нь хөлний хэмнээ явдал толгой дүүш те ийм байдал нь бас нэг л биш байл та уулзаа зөвлөгөө аваач юм уу те бас ингээд нэг ажиллагаанд явуулж болох Бололгүй байх уу. Тий одоо ерөнхийдөө бол тэгээд чадхаараа л хүүхд залуучуудад туслана шүү дээ. Одоо манай энэ өөр бус төрслийн газрын залуучууд маань ч гэсэн юм сонирхож байгаа хүүхд залуучуудад дуртай туслана. Зөвлөгөөгөө өгч чадна. Өнгөн. Тэр Facebook дээр хуудас хэр хэвтэй байна. Танаа. Ер нь дажгүй даж. Мэдээлэл өгөөл явж байгаа. Тий мэдээлэл өгөөл ер нь бол энэ нохооны сайн сайхан. Тэгэл энэ нохооны одоо хил одоо талаар бичгийг оруулдаг шүү дээ. За тэгээд эднийг цэвэрхэн идэх юм те. Саваа сайхан долоогоо зөвлөн. Угаач орох хэрэг. Зуны цагт бол савыг нь байнга угаахгүй бас болохгүй. Бас бактерийн төрж байх те. Тий. Муу ялааш шаваад өвчтөө цэцэр. Ерөнхийдөө бол нохооны хоолны идүүр гэдэг бол цэвэрхэн багс. За нэрлээ. Royal Аз үржлийн газар маань нохоогоос үржүүлэх яаж байгаа тийм ээ. Тэмцээн оролдоонд ордтойгоо тэгэл шагналууд бол өрөөстэй байна л да. Яа л таа. Эдгээр нь болохоор бидний 12 оноос хойш цуглуулсан цомнууд. Тэгээд металлын дээр нь хооноор. Энэ 14 оны 15 оны энэ Андре 15 гэх хооноор. Энэ Эрдэнэтийн цом. Бас өрмөцсөн тийм ээ. Тий. Би ч одоо энэ цомуудыг харьцал нь Оросд ч юм уу гадаад тус уурлан хэмжээ шаардсан чинь монголчуудаас өөрсдөө хийдэг болсон шүү дээ. Тий. За цаан чи юу вэ? Энд зөвнөөс байна л та. Эцэг сая клубын авраг болсон цомнууд байна. Жоо. Энэ нь болохоор нэг манай мафиагийн клуб, манай үржлийн газрын тэр Оросд болсон баруун Оросын бүсийн тэмцээнд авраг авсан. Оросдоо дээрээсээ хоёрт ордог том тэмцээн. Тэр нь сайн нэг гадаа хайшлаад идэхгүй л жижиг. Одоо нөхдүүд ингээд шагнал энэ төр авахаар ернөөс нэг жоохон баярлж мэдэгдэх хөө ер нь бол ингээд маадгар бахаа. Амар. Одоо л мэдэгдэн ахаа. Тэгээд яг тэмцээн урланд орох чинь ер нь бол нэг тэдээрсэн шагнал түүч болов гэсэн бас нэг таамаг байна. Нэг дотор нэг жоохон итгэлч юм байна. Бага. За ингээд гамбараа баярлалаа. За та бүхэнд зүсэн баярлалаа. Өөрсдөө энэ Royal Аз гэдэг тийм ээ. Үржлийн газраа гэж авчирч хоолой цаахаа. Нохотой танилцуулж ернөөс нь Дундад Аз хонч нохоо гэдэг энэ үйлдвэрийн талаараас дахил нэмэлт тийм ээ. Мэдээлэл өгсөнд бол талархалтай байна. Тэгээс гамбар бол найзууд тийм ээ. За тэгээ болдоохын бас гэр бүлийг баярлж байгаа илэрхийлж байна. Тэгээ дараа жилийн эдэд бас дахиад ирэх байх шүү. Улам одоо өнөр өтгөн олуулаа болсон байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Бас нэг адилхан бас тийм ээ. Энэ төрлөөс үйлдвэр өсөж үржүүлж байгаа хамт олонд бас нийлж шүлэх зүг баг тий. Одоо манай Дундад Азийн хонцлохоо клубын хамт олон байна. Тэгээ клубийнхандаа нийтдээ Дундад Азийг үржүүлдэг үржлийн газрын бүх найз нөхдөд ах хүмүүстэй бүгдэнд нь одоо амжилт хүсье. Бид бүхэн бол одоо нэг л зорилготой тий нэг л хүмүүс нэг л талын хүмүүс. Мэдээж тэмцээн уралдаан байдаг хоорондоо өрсөлдөг ч гэсэн тий. Өрсөлдөг цаад гол юм нь л одоо яг Монголд одоо Дундад Азийг зүгээр хөгжүүлээ. Хүүхэд залуучуудыг Дундад Аз одоо хүүхэд залуучуудыг Дундад Азийг тий таньж мэдүүлэе гэсэн ийм зорилготой нэг зорилготой болсон. За тэгээд ямар ч юм тэгээд бид хүн явъя тийм ээ. Тий. Тэгээд манай нөгөө хүүхд толбын нараа ах дээр та бүхэн олсон шүү дээ. Тий, Наранбат. Тэгээ нэг гоё гүлэг өгсөн. Тий, биор бэрэ гэдэг те цагаан өнгөт одоо байгаа шүү дээ. Их том болж байгаа. 9 сартаа. Тий. Тэрэнд чи яар хань болгоод нэг юм охин нохоос өртөж өгч юм уу гэл. Болж байгаа юм уу? Зүгээр энэ сайхан бэлгэний сайхан нохоо юм аа. За нэр нь хин бэ чи? Энэ манай ингээд Зинга гэдэг нохоо юм. Энэ сайн нохоо л доо. Монголд төрж өссөн нохоо. Чука гэдээ би найзсаа хөтлөж авчихсан. Гүлэг багт. Тэмцээн уралдаанд орсон. Тэмцээн уралдаанд орсон. Сая 2015 оны Монгол улсын клубын аваргаар 18-аас 24 сартаа охин нохоо ангилалд авраг болсон. Монгол улсад авраг болсон.
үзэсгэлэн тэмцээний тий. Гоё бие галбиртай. Рингэн дээр маш гоё өөрийгөө үзүүлж чадсанараа ингээд энэ нохоо аврагсан юм аа. Гоё зүстэй. Шүүгч нь бол яг матин шиг нохоо үржүүлдэг мэрэгжлийн орос хүн шүүгээд энийг маш өндөр хатаад тэгээд ингээд аврагуулсан. За тэгээ одоо өөрөө одоо ерөөхдөө одоо улсын авраг болж байна. Өөрөө тэгэл нохоо оруулах нь шүү дээ. За хүмүүс гайр байна тий. Бидний донд ороод Оцсон айлсыг нохоо авдаг. Ямар азтай шаар вэ гэдэг. Тий. Хоёрс нохоотой боллоо гэл тий. Тий. Одоо аваач юм уу тэгээд. Тий одоо тэгээд ингээд аваа явуучих. Энэ хүнд их сайн. За тэгээд эзэндээ хүнчтэй дундад аац. Яг л эзнээ л гэдэг. Бас сайн нохоо тий. За хүн даашгүй. Яг нөгөө нохоо руу бас нэг жоохон өнгөрч магадгүй. Тэр бол яг нөгөө байна. За тэгээ баярлаа. За. Та бүхэн одоо Надад дурсан зүрх бүхний төлөө намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө надаас сурван хотсон итгэл бүхний төлөө намайг хайрлах сэтгэл бүхний төлөө намайг магтсан уран бүхний чин төлөө надтай хамт уулз дуулсан бүгдийн төлөө намайг